Бурхан дэлхий даяар сайн мэдээний үрийг тарьж суулгасан. Ойрхон орнуудад ч алгасал баярыг тэмдэглэлээ гэсэн мэдээ хараад эцэг их маань энэ бүхнийг гүйцэлдүүлжтэй гэдгийг бид ухаарсан. Амийн ус урсах газар бүрд яан гэлээ. Бүх амьд биед амьдарч цэвэр болно гэж бичсэн байдаг. Изекиэл 47 дугаар бүлгийн 9-р ишлэл. Гол урсах газар бүрд үржин тархагч амьтан бүр яах вэ? Ус урсаж очвол тэд гарцаагүй амьдарна. Хүлээн авбал тэд аврагдана. Гэр бүлүүдээ манай Бурханы сүмийг шиг үнэн энэ дэлхий дээр байдаг уу? Байхгүй. Тиймээс ертөнцийг аврах үнэн манай үннээс өөр байхгүй. ертөнцийг аврах Бурхан зөвхөн манай Сионд л оршдог. Бурхан Сионд оршин гэж айлдсан байдаг. Бурхан айлдахдаа гол урсах газар бүрд үржин тархагч амьтан бүр амьдрах болно. Тэнд юу гэж байна? Асар их загас байна. Бурхан биднийг хүмүүсийн загасчин гэж зөвлөсөн. Асар олон загас амийн усны ачаар яах вэ? Тэд бүгд амьдарна. Энэ бүхэн зүгнэл ёсоор л одоо болж байна. Эхлэл нь бага байвч цаг хугацаа өнгөрөх тусам агуу их болно. Эхэндээ шагаагаар татаж байсан ус 1000 тохой хэмжихэд өвдгөр татаж, дахин 1000-ыг хэмжихэд бүсэлхийгээр татав. Дахин 1000-ыг хэмжихэд хүн гаталж чадхааргүй гол болжээ. Ийм гүн болсон учраас одоо дэлхий даяар тархаж байна. Гол урсах газар бүрд үржин тархагч амьтан бүр 9-р ишлэлд яан гэж байна. Амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж цэнгэг болгож байгаа. Ийхүү гол урсах газарт бүх юм яах нь вэ? Амьдрах болно гэжээ. Бүх юм амьдрах болно. Зүгнэлт ингэж бичигдсэн байгаа бол бид энэ зүгнэлт итгэх ёстой юу үгүй юу? Есүс амьсныхаа дараа Имоо руу явж байсан 2 шавдаа үзэгдсэн боловч тэд түүнийг таньж чадаагүй. Есүс тэдний гунигтай байгааг хараад юунд гуниглан вэ гэж асуудаг. Тэгэхэд тэд Иерусалимд болсон Есүсийн талаарх явдлыг та мэдээгүй юм уу? Бид түүнийг Израилийг аврах нэгэн гэж найдаж байсан. Мөн бидний зарим нь булш руу очоод түүнийг амьсан гэж Тэнгэр элч нарын хэлхийг сонссон байна. Бидэнд бол итгэхэд бэрх байна гэв. Есүс мунхаг хүмүүсээ иш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрох сэтгэлтнүүдээ та нар яагаад Бурханы үгэнд итгэдэггүй юм бэ гэж хэлдэг. Тэрээр Имоо руу явж байсан 2 шавья ийм ухааруулахдаа талх хувааснаар 2 шавийнх нь нүд нээгдэж сая нэг Есүсийг таньсан байдаг. Библиэд бичигдсэн зүйлс бүгд гарцаагүй биелэгдэнэ. Энд бичигдснээр энхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. Бүх юм гэдэг нь юу ч орхигдохгүй бүгд амьдрна. Бүгдийг нь аврах ёстой шүү дээ. 10 дугаар ишлэлийг харъя. Загасчид түүний дэргэд зогсох болно. Ингэдгээс эниглэм хүртэл тор тавих газар байна. Тэдгээрийн загас нь төрлөөрөө их тэнгисийн загас адил үлэмж их болно. Гэвч түүний намаг болон балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно. Бид хичнээн тунхагласан ч анхнаасаа сатааны талд байж байгаад Тэнгэрээс хөөгдсөн муу ерийн сүнснүүд аврагдахгүй. 12 дугаар ишлэл. Голын хажуугаар эрэг дээр нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус хаанаас урсан гардаг вэ? Ариун газраас. Өөрөөр хэлбэл ариун газар нь хэнийг бэлгэддэг вэ? Иохан 2 дугаар бүлэгт Есүс өөрийн бие болох сүмийн тухай айлдсан аж гэж айлдсан үг байдаг. Еврей 10 дугаар бүлэгт Есүс өөрөө ариун газрын хүшигний үүрэг гүйцэтгсэн гэсэн тэмдэглэлч Библиэд бичигдсэн байдаг. Тэдгээрийн ус ариун газраас урсан гарч
жимс нь хүнс болж навч нь юу болох вэ? Имчилгээнийх байх болно. Энэ бол үхлийг идгээдэг эмийн найрлага юм. Энэ нь мөнх амийг өгдөг юм болдог.